видео үзүүлж байна. Эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоодог 9 асуултын хариу. Интернет, сошиал ертөнц хэтэрхий хөгжсөн өнөө үед сэтгэл тайван хүүхдээ өсгөн гэдэг тийм ч амаргүй болсон асуудал. Үнэн худал зөв буруу нь мэдэгдэхгүй маш олон мэдээллүүд зурагт компьютерийн дэлгэцнээс уншиж, сонсож болдог болсон одоо цагт дэлгүүрийн эмээ сайн найз хоёр зэрэгцэн сууж байгаад л таны хүүхдэд эдгэшгүй өвчний онош тавьчих нь энэ үхэнд. Тэгвэл 2 настай хүүхдийн чинь хэл нэг л зөвшөөрөхгүй байвал хөөрхөн охин чинь мах идэхгүй, сүү уухгүй дургуйцаад байвал сандарч сүйд болохгүйгээр асуудлыг шийдэх аргыг өнөөдөр бид хуваалцаж байна. 1. Хүүхэд хумсаа мэрэх нь айж сандарсны шинжөө. Сэтгэл судлаачид хумсаа мэрэх үйлдэлийг мэдрэлийн зуршил гэж нэрлэдэг бөгөөд бага наснаасаа эхлэн хумсаа мэрсэн хүүхэд бүхэл амьдралынхаа туршид энэхүү зуршлаа хаяхгүй байх өндөр магадaltaй байдаг гэжээ. Гэхдээ орчин үеийн эмч нарын үзэж буйгаар бол хумсаа мэрэх нь сэтгцийн эмгэгтэй ямар ч холбоогүй асуудал гинэ. Ийм төрлийн зуршил эрүүл хүүхдэд ажиглагдах нь уйдах, ганцаардах гэх мэт төр зүрийн шалтгаанаар үүсгэгдсэн байдаг бол эмгэг байдлаар илэрх нь сэтгэл түгших, анхаарал дутагдах буюу өөр бусад таагүй шалтгаануудыг илэрхийлдэг байна. Асуудлыг хизээнээс анхааралтай авах вэ? Энэхүү асуудлын гол шалтгааныг тодорхойлоход хэвийн үзэгдэл үү эсвэл хэвийн бус уу гэдгийг ялгахад маш төвөгтэй байдаг гэдгийг эмчнэр баталдаг бөгөөд хүүхэд удаан хугацааны туршид хумсаа мэрж түүнийхээ үр дүнд хурууныхаа өндгөө хүртэл гэмтэж эхэлбэл мэрэгжлийн хүмүүст хандаж асуудлын шалтгааныг тодорхойлж зохих арга хэмжээг авах хэрэгтэй хэмээн үзжээ. 2. Орондоо шээх нь өвчнө. Цэцэрлэгийн насны хүүхэд орондоо шээх нь дэлхийн бүх улс оронд маш илбэг тохиолддог асуудал бөгөөд энэ нь эцэг эхчүүдийн толгойн өвчин болж байдаг зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ. Харин орчин үеийн хүүхдийн эмч нарын үзэж буйгаар бол хүүхэд 7 нас хүртэл орондоо шээх нь огтхонч санаа зовох асуудал биш бөгөөд энэ нь ихэвчлэн бие махбодын аль нэг үйл ажиллагааны төр зургийн саатлаас болж үүсдэг гинэ. Асуудлыг хизээнээс анхааралтай авах вэ? Хэрв таны хүүхэд 7-оос дээш настай ч орондоо шээсээр байгаа бол мөн орондоо шээх асуудал намжснаас олон сар эсвэл хэдэн жилийн дараа гинэт дахин ажиглагдаж эхэлбэл мөн орондоо шээх нь ам цангах, давсгаар өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөх, хурхирах гэх мэт шинж тэмдгүүтэй хавсарч байвал эмчид хандаж арга хэмжээ авах цаг болсныг сануулж байдаг байна. 3. Толгойг нь угаах үед хүүхэд уйлдаг шалтгаан. Хүүхдээ усанд оруулах нь аимшигын кинонд тоглож байх шиг адал явдалтай санагддгөө. Эцэг эхчүүдэд хамгийн илбэг тохиолддог энэхүү асуудал нь хүүхдийн насны онцлогтой шууд холбоотой учраас айж сандрах зүйл бараг байхгүй. Гэхдээ толгойд нь ус хүрэх үед хүүхэд яагаад уйлдаг талаар бага зэрэг мэдээлэл хүргэе. Хүүхэд ихэвчлэн толгойг нь хойш гэдэлгэх үед уйлж эхэлдэг бөгөөд энэ үед тэрээр тэнцвэрээ алдаж намайг унах нь би усанд унах нь хэмээн айж сандарч эхэлдэг гинэ. Түүнээс гадна толгойд нь ямар нэг зүйл хурж эхлэх нь хүүхдийн хувьд шилэн дээгүүр хумсаа зурхыг сонсох мэт маш таагүй мэдрэмж төрүүлдэг байна. Асуудлыг хизээнээс анхааралтай авах вэ? Энэ бас санаагаа зовоож сэтгэлээ түгшэх хэрэггүй цөөн хэдэн асуудлын нэг бөгөөд цаг хугацааны ирэхээр өөрөө л шийдэгдчихдэг зүйл билээ. 4. Хүүхэд мах идэхээс татгалзах нь аюултай юу? Хүүхэд мах идэхээс татгалзах нь хэд хэдэн шалтгаантай. Заржилахад хэцүү байдал хүрэхэд тааламжгүй гадаргуу гэх мэт. Гэвч хүүхдийн эмч нарын мэдээлэлснээр мах идэхгүй байх нь тийм ч ноцтой асуудал биш бөгөөд харин эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч маханд агуулгаддаг амин дэм, витамин мөн уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг агуулсан хоолны цэс гаргахад суралцах хэрэгтэй болдог гинэ. Гэхдээ асуудлыг даамжруулж тэр бүр хүүхдийнхээ аясаар байх гэж хичээх хэрэггүй бөгөөд аль болох мах орсон хоол идүүлж сурахыг оролдох хэрэгтэй. Жишээлбэл ногоогоор хачирлах, өөр төрлийн махаар урлуулах, зутан шүлэг гэх мэтчлээ. Асуудлыг хизээнээс анхааралтай авах вэ? Махнаас бүр мөсөн татгалзах нь маханд агуулгаддаг чухал амин дэмүүд, олон төрлийн витаминууд болон уургийн дутагдалд орох шалтгаан болж байдаг бөгөөд улмаар хүүхдийн өсөлт зогсох, цус багталтанд өртөх гэх зэрэг үр дагаврууд үүсдэг гинэ. Тийм учраас эмчид хандаж тохирсон дэглэм хоолны цэсийг гаргуулж авахыг зөвлөж байна. 5. Сүү удаггүй хүүхдийн яс эргэж магадлалтай юу?
Хүүхэд сүүнээс татгалцах нь айж сандрах асуудал огтхонч биш бөгөөд сүү огт хэрэгэлдэггүй улс орны иргэдийн яс зэрэгжүүлэлтийн төвшин сүүг амин чухал хэрэгцээ болгосон улс орны иргэдийнхээс бараг ялгаагүй байдаг болохыг саяхны нэг судалгаагаар батлагджээ. Гэхдээ энэ нь сүүг өдрийн хэрэглэнээсээ бүрмөсөн хасч болно гэсэн үг биш юм аа. Сүүнд маш их хэмжээний кальц болон витамин D агуулгагддгийг тэдгээр нь бидний биед үзүүлэх маш чухал ач холбогдолтой гэдгийг яавч мартаж болохгүй. Хүүхэд өдөрт дор хаяж 200-аас 400 мл сүү уулгахыг эмчнэр зөвлөдөг бөгөөд хэрв таны хүүхэд сүү уух дургүй бол аарц, ааруул, тараг, бяслаг түгээрч зогсохгүй загасны мах, брокколи, байцаа, шорш, буурцаг гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдээр орлуулж болдог гинэ. Асуудлыг хизэнээс анхааралтай авах вэ? Хэрв сүү усны дараа хүүхдийн гэдэс хямрах, дотор эвгөөрхөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл таны хүүхдийн организм лактоз хүлээн авах чадварыг илэрхийлж байх магадлалтай тул эмчид хандаж сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаад үзээрэй. 6. Хурууга хөхөх нь хил ярианы гажиг үүсэх шалтгаан мөн үү? Таны хүүхэд хурууга хөхдөг гэж бодъё. Тэгвэл энэ нь хүүхдийн насны онцлог юм болов уу? Эсвэл муу зуршил үү? Орчин үеийн судлаачдын дүгнэснээр хүүхэд ихэнхээ эзэнд байхдаа л хурууга хөхөж эхэлдэг ба энэхүү үйлдэл нь тэдний хувьд нэгэн төрлийн тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг гинэ. Тэрч байтугай хурууга хөхдөг хүүхдүүд харшлын төрлийн эмгэг өртөх магадлал багатай байдаг талаар шин Зеландын эмчнэр тэмдэглэжээ. Үүний учир нь юу вэ гэвэл хүүхэд хурууга хөхснөөр хуруунд дээрээ байгаа олон төрлийн нэм бактериудтай байнга харьцаж байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний организм тухайн бактериудын эсрэг үйл ажиллагаатай эсрэг бие тогтмол үүсч дархлааны системийг нь дасгалжуулж байдаг байна. Мөн хүүхэд тогтмол шүдэн ургаж эхлэхээс өмнө хурууга хөхөх нь зөв шүдний зуулт, хил ярианы өөрчлөлтөнд ямар ч нөлөө үзүүлдэггүй талаар Америкийн шүдний эмчнэр өөрсдийн санал бодлоо хуваалцжээ. Асуудлыг хизэнээс анхааралтай авах вэ? Хэрв таны хүүхэд хурууга хөхөхөө болсноос хойш 2-4 жилийн дараа дахин хөхөж эхэлбэл болгоомжилж тэдэнтэй ярилцаж байгааг санаагийн зовоож буй асуудлыг тодруулж хамтдаа шийдвэрлэхийг хичээгээрэй. Учир нь гэвэл хүүхэд ямар нэг сэтгэл зүйн дарамт дайралтанд өртсөн үедээ ийхүү өөрийгөө тайвшруулж эхэлдэг гинэ. 7. Хүүхдийн хэл зөвшөөрөхгүй байх нь хөгжлийн хоцрогдолд өртсөнийг илэрхийлэх үү? Хүүхдийн хэл ярианы хөгжлөн түүний зан аашийн төрлөөс шууд хамаардаг болохыг саяхны нэг судалгаагаар баталсан. 1-2 насны хүүхдийн 15 орчим хувь нь зүгээр л ичимхийгээсээ болоод өөрийгөө илэрхийлж чаддаггүй бөгөөд харин нийтч зан давмгайлсан хүүхдүүд эрт хэлд орж хэл яриа нь хурдан хугацаанд зөвшөөрдөг байна. Улс орон бүрт өөр өөрийн гэсэн тусдаа үзүүлэлтүүд байдаг ба Оросын холбооны улсад гэхэд л хүүхэд 2 нас хүрэх үед төрөл бүрийн богино өгүүлбэр хэлэх чадвартай байх ёстой гэж үздэг бол Америкийн нэгдсэн улсад арай зөөлөн шаардлага тавьдаг буюу 3 нас хүрэх үед хүүхэд өөрийгөө өгүүлбэрээр илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй гэж үздэг байна. Тийм учраас хүүхдийн хэл ярианы хөгжлийн төвшинг хажуу айлын эмээ биш харин мэрэгжлийн эмч тодорхойлох ёстой гэдгийг бүү мартаарай. 8. Хүүхэд байнга өвдөх нь түүний дархлаас бол байгааг илэрхийлж байна уу? Цэцэрлэгт явдаг аль эсвэл сургууль сурдаг ах эгчтэй хүүхдийн хувьд 1 жилийн дотор 8-аас 10 хүртэл удаа ханиад хүрэх хэвийн үзэгдэл гэж үздэг. Хэрв хамар битүүрэх ханиалгах шинж тэмдэг 2-7 хоногоос бага хугацаанд үргэлжилж энэ үед хүүхэд эрч хүчтэй цоглог байвал эцэг эхчүүдийн санаа зовох зүйл бараг байхгүй гэж хэлж болно. Асуудлыг хизэнээс анхааралтай авах вэ? Хэрв таны хүүхдийн ханиад хүндэрч төрөл бүрийн энгийн гаралтай өвчлөл үүсгэх эсвэл нэг төрлийн завиур удаан хугацааны туршид байнга илрэх гэх мэт үр дагавар илэрвэл эмчид хандаж хүүхдийнхээ дархлааны системийг шалгуулах нь зүйтэй юм а. 9. 3 настай хүүхэд маань өөрөө бие засч сураагүй бол бие муу ээж үү? Хүүхдээ коршоконд суулгаж бие засуулж сурах нь эцэг эхчүүдийн хувьд эмзэг сэдвэн болсон асуудал яхахгүй мөн билээ. Зарим хүүхдүүд дөнгөж 1 нас гарантай байхдаа өөрөө бие засаад сурчсан байдаг бол зарим нь 3-4 наснда ч өмд хувцас нургаж байх нь ажиглагддаг. Барууны эмчнэр 3-5 нас хүртэл настай хүүхдүүд жив хэрэглэх нь энгийн зүйл гэж үздэг бол статистикийн үзүүлэлтээс үзэхэд тухайн улс орны эдийн засгийн хөгжлөөс хүүхдийн бие засч сурах үйл явц шууд хамаардаг гэсэн
гэсэн сонирхолтой үр дүн харагджээ. Тухайн улс эдийн засгийн хувьд хэр өндөр хөгжилтэй байна, тэр хэмжээгээр хүүхдүүдийн живх хэрэглэх хугацаа удаан байдаг гин. Гэвч живх удаан хэрэглэх нь дөнгөж алхаж эхэлж буй хүүхдийн тэнцвэрээ олох чадварт муугар нөлөөлдөг ба үүнээс болж хүүхдийн явж сурах үйл явц удаашрах сөрөг талтай. Асуудлыг хизээнээс анхааралтай авах вэ? Хэрв таны хүүхэд 3 нас хүртлээр ганц ч удаа бие даан бие засч крошокин дээр суух оролдлого хийж байгаагүй бол эмчит хандаарай. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.